Өнөөдрийн амралтын өдрийн мэнд хүргэе хөгжөөн цэнгийн Чакак нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Манай өнөөдрийн нэвтрүүлэгт Циркус Монголиа хадгаа циркийн залуу уран бүтээлчид хүрэлцэн ирсэн байна. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Сайхан надсаас нөө. За тэгэхээр Чакак нэвтрүүлэг бол 3 үеэс бүрдэж байгаа. Эхний үе бол танин мэдхийн асуулт хариултаас багтсан үе байгаа. Хоёр дахь үе маань теннисний бөмбөг олох үе. Гурав дахь үе маань амны хайрцаг унших үе гэдэг. Оролцогчдод танилцуулъя. Эхний суудлал дээр залуу уран бүтээлч Инх Заяа. Багш Гамболд. Залуу уран бүтээлч Алтан Гадас. Агаарын гимнастикч Үсэг Жаргал. Уран нуграач Уянга. Найруулагч Хатанбаатар. Хойтлын эгнээс залуу уран бүтээлч Аз Заяа. Залуу уран бүтээлч Лодон Шаруу. За мөн залуу уран бүтээлч Сарнай. Ажиалагч Цингүн. Гимнастикч Батловсон. Сүүлийн оролцогч маань уран нуграач Андар нарын бүрэлдэхүүнтэй оролцож байна. За тэгэд сайхан наадмалсан баха. За тэгэд хадгаа Циркус Монголиа хадгаа байгуулагдаад бас нэлээд 10 хэдэн жил болцсон баг шүү те. Тэр анх байгуулагдсан цагаараа бас дурсан шүү те. Бид нэр одоо 2003 онд бас яг санаа сэтгэл нийлсэн залуучууд циркийн урлагаар өөрсдийнхөө санал бодлоор өөрсдийнхөө хүсэл тэмүүлэлээр нийлж хамтдаа цирк хийцгээе гэж эхэлснээс хойш одоо 12 жилийн нүр үтсэн байна. Энд бас бид Монгол улсынхаа нэрийг Монгол улсынхаа циркийн урлагаар дамжуулж гаднаадын олон оронд амжилттай өндөрт өргөж байна. За тий. Тэгээ бид бас хөдөө орон нутгаас амжилттай тоглоцоож байна. Циркийн урлагаар хүүхэд багчууд хөдөлмөрчдөд наадамчин олноо бас баясгасаар ирж байна. За одоо энэ нэвтрүүлэгт маань дандаа залуу уран бүтээлчд ирсэн гэж байгаа тийм. Тэгэхээр бусад уран бүтээлчд маань хаагаар байгаа юм болоо. Тэр нь бусад уран бүтээлчд бас л мөн циркийнхаа уран бүтээлээр гадаадын орнууд ажиллаж байна. Одоо жишээлбэл манай 20 гаруй уран бүтээлчд Америкийн нэгдсэн улсад 2 жилийн хугацаатай Америкийн нэгдсэн улсыг бүтэн тойрох ийм аялан тоглолтод мордсон байгаа. Тэнд бол Ringeling Barnum гэж одоо дэлхийн нэлээд том нэртэй цирк нэг тоглолтод 12 мянган хүн үзүүлдэг. Тийм том зааланд тоглодог. Ингээ 2 жил гарангийн хугацаатай манай Монголын уран бүтээлчид Монгол улсаас сурталчилж Америк улсыг тойрж амжилттай тойрж байгаа. За босож жүжигчд маань Герман улсыг бүтэн тойрох аялан тоглолтод явж байгаа. Энд бол Монгол гэсэн нэр, Монгол гэсэн урлаг, Монгол гэсэн уран бүтээл, Монгол гэсэн хувцас хөгжим, Монголын циркчдийн уран бүтээл, монголчууд тэнд ажиллаж амьдарч яваа. Тэгэхээр одоо бас ингээд улс орныхоо хөгжил урлаг соёлыг бас сурталчлаад явж байгаа юм чинь улсаас бас дэмжлэг тусалцаа хэр байдаг юм болоо мэдээж тусалж дэмжиж байгаа илүү дээ бодвол тий. Тэгээд бор зүрхээр яваад энэ яагаад вэ? Дэмжилгүй яах вэ? Ер нь ч тэгээ дэмжих байх гэж л бодоод явж байгаа. Дэмжих байх гэж одоо явж байтал тэгээд учир нь олдно доо. Тэгээд ямарсан зүтгэж байна. Уран бүтээлчдийнхаа энэ сайхан ориглон хүч, ориглон одоо энэ циркийн урлагаан гэсэн энэ хүсэл тэмүүлэл энэ бүхний буйнаар бол сайхан амжилттай явж байна. Тэ? Өөдөө явж байна. Гамбол товшийн хувьд хэдэн жил багшилж байна? Яг ямар тал дээр нь багшилт юм болоо? За 20 жил багшилж байна. 20 жил багшилж байна. Энэ гимнастикийн чиглэлээр заадаг. Энэ агаарын гимнастик, бүх төрлийн гимнастикээр залуу уран бүтээлчтэй, циркийн сургуулийнхантаа хөгжим хөгжлийн циркийн техникт багшилдаг. Давхад энэ ус хамтлаг циркүүдэд уран бүтээлийн ажил хийж өгдөг. За Үсэг Жаргалын хувьд агаарын гимнастикч гэж тий. Багш шав хоёр сууж байна уу? Үгүй юу? Өөр багш, анхны багш бол өөр багш нар байгаа. Тэгээд мах багш дээр бас болохоор бас зөвлөгөө авах, зөвлөлдөх юмнууд байнга л явж байгаа л да ажлын үед тий. Одоо танаа асар юун дээр үндэсний цэцэрлэгт хүрээлэн дээр нэгдсэн багш байсан тий. Бид нар сая одоо том наадмаар
үндсэн цэцэрлэг төрөлн дээр бид нэр тоглосон байгаа. Одоо мөн цаашдаа үргэлжлүүлээд үндсэн цэцэрлэг төрөлн дээр өдрөөр тоглолттой байгаа. Өдрөөр ер нь тоглолттой байгаа өдрөөр тоглолттой. Цаг заасан уу юу эсвэл заасан ороо одоо орой болго 20 цагаас. 20 цагаас. Орой болго 20 цагаас. Орой болго 8 цагаас 20 цагаас юм байна шүү дээ тий. Бүх залуучууд маш их хэрэг үзэж байгаа. Одоо агаар сэтгэн гарч байгаа хүүхдүүд тэрүүгээр явж байгаа бас давхар циркээ үзээд тийм ээ. Чакак нэвтрүүлэг маань 3 үеэс бүрддэгсэн байгаа. Эхний үе болох таны мэдхийн асуулт хариултанд бүгдээрээ орцгоё. Хоёр асуултыг бидний зүгээс асуул. Тэр асуултууд маань амархамч асуултууд байж магадгүй, маш хэцүүч асуултууд байж магадгүй. Бүгдээрээ дэлгэцэнд анхаарлаа хандуулъя. Яст мэлхий дээд тал нь хэд насалдаг вэ гэсэн байна. Энэ бол маш амархан асуулт байгаа. Уг нь бол дэлхий дээр хамгийн урт насалдаг амьтан гэж асуух гэснээр бас ойлгомжтой яст мэлхий байж магадгүй ч бодоод. Яст мэлхийг шууд асуудалтыг оруулсан. За ингэ бидний мэддэх одоо ингэ гадуур зарагдчих идэг яст мэлхий байдаг штэ. Усны ч юм уу те тэр яст мэлхийнүүд бол тэдэс тэд гэж байх уу? Тийм их өндөр насалтгүй юм байна. Ер нь бага насалдаг юм байна шүү. Ганц л төрлийн яст мэлхий хамгийн урт насалдаг байх магадaltaй юм байна. Хэрвээ зөв яг хариултыг өгч чадахгүй бол арай дөхүүлж өгсөн хариултанд нь оноо өгнө. 2 оноо өгөх болно. Тэгэхээр багууд хоорондоо 2-2 гишүүн маань нэг баг болж байгаа. Багууд хоорондоо сайн ярилцж байгаад самбар дээрээ бичээд хойдлынхаа хүмүүст хуулуулахгүйгээр эсвэл уртлынхаа хүмүүст хуулуулахгүй ч юм уу те. Тэгээд зэрэг өргөх ёстой. За Мак Заяа 2 маань 750. 750. Яасаа ахтрав. Чингис хааны үеийн ёо яст мэлхий одоо байж гэсэн үг үү те баг. За 750. Яагаад тийж авсан бэ? Би өгд 350 гэсэн. Энэ маань гэсэхгүй 850 байх гэсэн. За тэгвэл болохгүй байгаа. 750 гэдэг дараа. Өсгөө алтан гад саяр маань 600. Яагаад 600 гэсэн ихлээр энэ би гадны оронд явж байгаа нэг зоопарк дээр нэг айгүй том одоо Монголын нэг гэрийн 100 хурхам маягийн тийм том яст мэлхийтэй таарж байсан. Тэнд тэр тайлбарлагч нь худлаа залчааг бол энэ 500 настай яст мэлхий гэж бид нар тайлбарсан байхгүй. Тэгээ энэ бол өшөө дэш наслах гэсэн наслна гэж хэлсэн. Тэгээд 600 орчим гэж бодоод тэр 500 настай яст мэлхий харсан учраас 600 гэж бичлээ. Зандралсан юм шүү. Явж ирсэн. Зандралсан хөшөө байсан юм уу? Чулуун хөшөө. Явж ирсэн угаасаа. Амьд байсан. Үнэхээр бүр орцсон ингэсэн. Бүр өстө үнэхээр бүр тэр гар хөл нь нилээсэн. Үнэхээр олон зуун жил болсон болоо гэмээр тийм элэгдсэн амтан байсан л да том. За тэгвэл хадга уянга хоёрын хувьд 150-аас 180. Юу гэж бодсон уянга? За тайлбар байна уу? Ер нь яст мэлхийнүүд тэд насалтай байх гэж бодсон л та. Ингэж л насалтай байх гэж бодсон уу? Энэ бол болцооны нас. Болцооны нас. Амьд организм байх бололцооны нас. Тэр 600 700 энэ ямар ч амьд организм байх юм. Наадах улаан өдөр явж бас үзэх юм шүү надад. За тэгвэл Азаа Лотко 2 маань 500 гэсэн байна. За тайлбар байна уу? Яс мэлхийний дундаж нас нь 350 гэхин тэрнээс дээш байж магадгүй гэд 500 байна. Магадгүй гэж. Амтын судлалын хичээл дээр үзчихсэн үгүй яасан бэ? Ер нь 10 жил чинь биологи дээр л ордон шүү дээ амтны хичээл бол. Яг яст мэлхийний нас цаадаг хичээлийн тасалсан юм шүү дээ. Сарны ЦК2 350-аас 400 гэсэн байна. Тэр нөгөө Немогийн хүүхэлтэй кинонд 350 гэж гардаг шүү дээ. Немо дээр тийж хэлдэг юм уу? Тий. Луя Аня аль нь эрэгтэй нэр юм бэ? Хоёулаа эмэгтэй нэр. Луя би. За 100-аас 150 гэсэн байна. За тайлбар байна уу? За самбараа өргөж байгаараа бүгдээрээ дэлгэцэнд анхаарлаа хандуулснаар зөв хариултыг мэдэх боломжтой. Яст мэлхий маш урт насалдаг гэж хүмүүс боддог. Гэтэл тийм биш аж. Зөвхөн ганц төрлийн Галапагосын арлуудын авраг яст мэлхий л 200 гаруй жил амьдрах чадвартай. Бусад төрөл нь дунджаар 20-30 насалдаг. Улаан чихт яст мэлхийг сайн арчилж тижээвэл 30 насалдаг байна. Энэ нь тэдний бодисын солилцоо маш удаан явагддагтай холбоотой байна. Бас ус хоолгүйгээр хэдэн сараас 2 жил хүрлэх хугацаагаар байж чаддаг нь нөлөөлдөг байна. Тэгэхээр 200 наст хамгийн ойрхон бичсэн 2 багт оноог үгүй. Хадга уянга 2-ын багт 2 оноо. За Луя Ани 2-ын багт бас 2 оноо өгч байна. Бусад багууд маань оноо авч чадсангүй. За эхний асуулт хариултан дээрээс 2 баг оноо авч чадсан. Дараагийн асуултанда бүгдээрээ анхаарлаа хандуулъя. Хамгийн их аянга цахилгаан буудаг газар гэж байна. За тэгэхээр улсын нэр бичин гэсэн үг. Тий, улсынх нэрийг юм бич. Хамгийн их аянга цахилгаан буудаг газар гэж 365 хоногийн
хагасд нь ямар ч гэсэн аянга цахилгаан бол байнга нүргэж идэг юм байна. Тий. Бороо оруулъя. Ямар улс гэж бодож. За би дөхүүлээд хэлчихэ. Угаасаа энэ асуулт бол хариулахад маш төвөгтэй асуулт байгаа. Дөхүүлээд зүгээр твийг нь хэлчихэ. Өмнөд Америкийн улсууд дундаас ямар улс байх боломжтой вэ? Заяа Мак 2 Чили улс. Чили улсад тийм байх боломжтой гэж бодсон уу те? Тэгсэн. За Чили улс юугаараа алдартай вэ? Ангууд нөгөө Андын нуруунд оргилууд их байдаг. Тэгээ учраас нөгөө уул оргилороо гол мөрөн ихтэй газар Чили. Тэр утгаараа тэнд аяг их бох болцоотой бол гэж бодож байна. За сүүлийн үед бол уул уурхаг бол яг амжилттай бас хэрэгжүүлээд төслүүдийг бас явуулж байгаа, чадж байгаа улс байгаа тий. Тэгээ яг Чилийн байгалийн цогцлогын их өөрөө өргөцөлдөө яг тийм утгаараа яг энэ Чил байж магадaltaй л гэж бодож байна. Самраа эргүүлээд харуулсан байж байгаа. За дараагийн оролцогч өсөхөө алтан гадас. За Бразилийг болохоор бид нартэй хамт Ирланд тоглож байсан нэг хэдэн Бразил залуучууд манад айгүй аян цахилгаан маш ихээр бодог нэг бид нар тийм одоо газар улсын жүжигчдийн хоорондоо ингээ улс орныхаа тухай онцлогыг ярилцдаг шүү дээ. Ярилцдаг. Тэр юунд яриан дээр нэг тим юм ярьж ирсэн санагдчихэв. Манад айгүй их аян цахилгаан бодог тийм хэцүү юутай гэж тэгэл байж магадгүй л гэсэн. Таны ер нь үзэж харсан юм уу жоохон удлаа талдаа болоод байгаа шүү дээ. Харин тийм. Би одоо тэрүүний эдрийн ясналгийг бол очиж заргал. Та ер Монголоос гарч ирсэн үү гэдэг байхгүй. За Бразил жүжигчтэй уулзчаа тийм яриа өрнөжсэн байна тийм. Ер нь ямар ч хүмүүс бас улс орныгоо ингээл гоё магтаал яриад явдсан шүү дээ. Ер нь байгаагаас нь илүү ингээл ярьдэн шүү дээ тий. Бас давчаагүй. Тий, тэрэн шиг бас давстайч байж магадгүй түрүүний тэр 500 гаруй настай гэдэг шиг тий. Хадга уянга хоёр маань бас Бразилийг авсан байна. Яриа өрнөж явах та байсан уу? Тэрийг би сонссон энэ. Тэгээ ярьж явах энэ энэс сонссон юм. Би тэр усудаа сонсоогүй. Тэгж ярьж байсан ингээд уржиг дээр ярьж явах би эндээ сонссон байна. Асуултыг бол өнөөдөр би сая бэлдсэн байгаа. Тэгэхээр уржиг дээр бол та нар ийм асуулт орно гэж мэдээгүй байсан байх те. За Аза Лодко 2 Аргентин гэсэн байна. За тайлбар байна уу? Аргентина руу очсон юм шүү. За тайлбар байхгүй юу? За дараагийн Сарнай ЦК2 маань. Бразил ч доор нь юу гэсэн бэ? Доор нь юм байхгүй. Бразил уу те? Тайлбар нь нэмэл. Би өчтөр хадгаа хаа сонссон. Оржигдэр эндээ сонсоод өчтөр надад хэлсэн байхгүй. Яг давслаа доор нь дахиад нэг биччихсэн байж тээ те сая. Бразилийн термэр гэдэг юм биччихсэн баг таа айгуу. Нөө хоорондоо ярьсан яриа чи ингээ цаашаа авчлагдаа явчихсан. Би бас түрүүл энэ хоёрт хэлсэн. Өөр нэмэлт тайлбар байхгүй юу? Бас нэнээсээ сонссон уу? За дам сонссон гэтээ бас өөрчлөгдөөгүй байна те тайлбарууд нь. Буруу үсгээ ах тэр л. За буруу үйл өсөх жаргал дээр гэж штэ. За бүгд нэгдсэн анхаарлаа хандуулснаар зөв хариултыг мэдэх боломжтой. Аянга заавал газар нэрэгдэхгүй. Янз бүрийн цэнэгтэй үүсийн хооронд болон үүл газрын хооронд үүсэх нүсэр том очтой цэнэгийг аянга гэдэг. Тэгэхээр аянга агаарт нэргэж болно. Аянга нэргэх, цахилгаан захих үйл явц нь өөрөө олон шат дараалалтай. Эхлээд үүлнээс буусан гялбаа газарт хүрч тэгснээ эргээд яг тэр замаараа үүлэнд хүрнэ. Энэ нэргэлт хэд ч давтагдаж болно. Гагцхүү энэ бүхэн асар түргэн хугацаанд болж өнгөрдөг учраас хүний нүд нэг л том гялбаа эсвэл нэргэлт гэж хардаг. Колумбийн Кататумбо голын цутгалан дээр жилийн 140-өөс 160 хоногийн турш шөнө бүр цахилгаан захиж байдаг гин. Нэг шөнө тасралтгүй 10 цагаар нэг цагийн дотор 280 удаа цахилах нь гайхалтай. Зөв хариулт Колумбус байсан байна. Тэр харамсалтай зөв хариултыг ирүүлж чадсан оролцогч алга. Колумбусаас Венесуэл бидний сайн мэдих халдар царайд киног хийсэн. Венесуэл улс руу улсын нэг томоохон нуур руу цутгадаг голд энэхүү аянга цахилгаан болдго юм байна. Тэгэхээр эхний таны мэдхийн асуултан дээрээс 2 асуултыг асуусан. Тэр дундаас 2 баг маань 2 оног авч чадлаа. Дараагийн 2 үе дээрээс бусад оролцогчд маань оноогоо нөхөд авах боломжтой. Амжилт хүсье дараагийн үе. Шахаг нэвтрүүлгийн 2 дахь үе болох теннисний бөмбөг болох үе эхэлж байна. Тэгэхээр энэхүү үе дээр бол энэ доор байгаа аягнууд бол энэ саадуудыг унгаахгүйгээр теннисний бөмбөгийг олоод тэр сандал дээр байгаа хоос аяганд авч хийх ёстой байгаа. Тэгвэл та бол мэдээж нүдэндээ хаалт хийх ёстой. Хаалт хийснээр 1 минутын хугацаанд энэхүү даалгавар гүйцээж биелүүлэх ёстой байгаа. За заяагийн хувьд бол зааварчилгаа өгч чиглүүлж өгөх ёстой байгаа. Жохоо охиныг суулгацсан болж байна уу?
Хайдаа хөө. Чи яах вэ? Чи цогвол би цогвол. За шийдсэн шиг байна. За тэгээ 1 минутын хугацаанд энэхүү даалгаврыг биелүүлж чадсанаар 5 оног багтаа авах боломжтой. Танаа баг бол одоо оноо байхгүй байгаа тийм. За амжилт хүсье. За. 2 1 цаг явлаа. Урагшаа жоохон. Хөл цаад алгаар. Алгаар. Зүгээр алах. Хөлөө жоохон цаашлал. Баруун хөлөө жоохон цаашлал. За, одоо даашаа тонгоо. Жоохон гараа наашлал. Явал. Одоо урагшаага. Наац. Аваа бишаа. Аваа. Аха. За, урагшаа явсараа. За одоо хүчтэй. Жоохон цаашлал урагшаа. Аха, баруун талаа. За, одоо урагшаа. Урагшаа юу. Яач вэ? Онц явсуу. Яач дуураач хаана вэ? Болцоо. Саягийн доороос тог очсон. Гайгүй байна. Тааг нь бол замынхаа хагасд явж илаа. Чирийг хийлээч. Араа хөлөөгээд байгаа чи. Хөлөө яваад би хаашаа явах юм бэ? Өсгөө маань бөмбөгөө олох хэрэгтэй байгаа. За алтан газрын хувьд бол зааварчилж чиглүүлж өгөх хэрэгтэй байгаа. Тэгээд 1 минутын хугацаанд энэхүү даалгаврыг биелүүлснээр багтаа та хоёр 5 оног авах боломжтой байгаа. За амжилт хүсье. 2 1 цаг явлаа. За доош. За баруун хөлөөрөг. Цааш. За 50. За урагшаага. 50. За баруун байхгүй. Баруун шууд дэш өрг. Гар доош нь толуулж. Болохгүй. Зүгээр. Зүгээрээ баруун дэш өрг. За бисээ цаашаа. За. Хөрөхгүй юу? Зөөлөө урагшаага. Дахиад. За. Хөрөхгүй. Цаашаа. Баруун талаа. Бага бэтгэрэ. За. Гимнастикч маань маа. 50. Одоо баруун ирэг. Дахиад явах юм уу? Явахгүй. Иргээч. Ирэх юм уу? Ирэг. Цаг дуусч байна. Дуус. Яа. Өсгөө башаа яаж яваад байна? Эхнээс нь Гимнастикч юм бас айгүй явчих юм болоо гэж байна. Бүтэн энэ жаа явж. ёстой юм. Юу байгаа устай тий. Гайгүй гад. Бүтэн нээлттэй явахад бол амархан л да хаалттай явахад юу хэцүү. Тий. Яас гайгүй юу? Бэлтгэл дээр нь ийм харанхуй орчинд ч гэдэг юм уу эсвэл тий. Хаалттай орчинд тийм байхгүй тий. Заавч харж. Би хоёр үе дээрээс оноо авч чадсан. Сүүлийн үе дээрээс оноо авах боломжтой. За дараагийн багийг тайснаа өрж байна. 3 дахь баг маань гажсэн. Эхний 2 баг бол оноо авч чадаагүй байгаа. 3 дахь баг маань оноо авч чаднаа гэдэгт найдаж байна. 1 минутын хугацаанд энэхүү даалгаврыг биелүүлж чадсанаар багтаа одоо 2 оноотой байгаад ирээд 5 оноо аваад 7 оноотой болох боломжтой. Таны хувьд бол тогтоо үзүүлбэр үзүүлжсэн үү? За тэгвэл үзүүлбэрээ одоо үзүүлж туршиж үзэх цаг болсон байна. За ингээ уянгагийн хувьд бол 1 минутын хугацаанд даалгаврыг биелүүлэн таны хувьд бол чиглүүлж өгөх хэрэгтэй байгаа. Амжилт хүсье. 2 1 цаг явлаа. За зүгээрээ. Зүгээр яв. За унгаас нь жоохон суучих. Стоп. Жоохон суучих. Суулаа. Суу. Стоп. За баруун гараа зөөл яв. Баруун гараа. Баруун тал руугаа. Баруун тал руу. За жоохон дараараа, доош нь дараараа. Айг байна уу? Авсан явлаа. Өргөлөө. Хөлөө өргөөд. Урагшаа яваач тээ. 50. цаг агсаар орсон. Асуугаад. 50. Өрг. 50. Баруун тийш. Урагшаа. Зөв. Урагшаа. Цаашаа. Зөв. Өрг. 50. Аваач. Баруун гар дууга. Ухраад ихсэн. Баруун. Зөв.
За даалгаврыг үнэхээр сайн хэлж чадлаа. Таар бол үнэхээр сайн хамтарчид байна. За уянгагийн хувьд бас нэлээд мэдрэмж сайтай байна те нуграач бүгдсэн те. Тийм байна. Хурдтай байна. Цоглог байна. Би бүр албаар сонгож авсан. Сонгож авсан. Ардтал биш. Уянгаа үтэй. Уянгагийн хувьд ямар амжилт үзүүлсэн хөхт байна. Уянгаа уран нугаралт хийн багасаа уран нугаралт хийсэн. Хэдтээс 6-тагаас шинэ цирк төвийн отгон цэцэг багшийн удирдлаганд уран нугаралтын эрдэм суралцаад саяхан Солонгос улсад уран нугаралтын төрлийг Солонгосын ард түмэнд сурталчилж байгаад тэгээд ирсэн одоо бид нэр бас хамтдаа үндэсний цэцэрлэг төрөлд бүгдээрээ циркийн тоглолтыг үндэсний цэцэрлэг төрөлд ирсэн одоо хөдөлмөрчдөд цирк Монгол циркээ үзүүлж байгаа. Та бол өөрөө найруулагч хийгээд явж байгаа. Би өөрөө бас тэгээд микрофон зүгээл гүйжил байна. За 5 оноог авч чадлаа. Тэгэхээр нийтдээ 7 оноотой гэсэн үг. Дараагийн 4 дахь багийг тайснаа хийж байна. За дараагийн баг болох Адсай Лодон шар 2-ын баг гарчирсан. Лодон шар маань хаалтаа хаагаад бөмбөгөө олох хэрэгтэй байгаа. Адсайгийн хувьд бол чиглүүлж өгөх хэрэгтэй тийм. Хэр удаан бэлдэж чинь тэрийгээр. Хэр удаан бэлдсэн бэ? 6. Аяхнуудын үзье та. Би нэг туршиж үзье. Өөр нэг техник байгаа хэлээ тий. Хамгийн гол нь шүү дээ. Хоёр талын жингээр уян олсыг чавхруулаад эрчлээд ингэж эргүүлж иргэдэг л сони эрдэм. Одоо энэ эрчийг алдахгүйгээр ингэж эргүүлнэ гэдэг л чухал юм байна. Тэгээ манай хөгжим мужийн коллежийн циркийн танхимын төгс курсын оюутан Лодон Шарав манай Гамбол багшийн удирдлаганд сая сүүлийн 6 сар хичээл гэж ийм устаа аягаар эргүүлдэг үзүүлбэрийг шинээр гаргаж ирж байгаа. Устаа аяга? Устаа аяга дотор нь ус идэг байхгүй юу? Дотор нь ус. Энэ бол Монголын циркийн тайзан дээр бол 24-5 жилийн өмнө байсан ийм үзүүлбэр. Түүнээс хойш ерөөсөө Монголын тайзан дээр тавигдаагүй ийм үзүүлбэр байгаа. Энийг буцаад сэргээж Монголын циркийн уран санд буцааж авчирснараа бас манай Гамбол багшийн болон энэ 3 залуугийн хөдөлмөрийн бас нэг үр шим байгаа юм. За. Лодон шаруугийн хувьд нэрхүү хаалтаа зүгээд 1 минутын хугацаанд даалгавраа биелүүлэх хэрэгтэй байгаа. Адсайгийн хувьд айлт байхгүй хэрэгтэй гайгүй юу? Байна. Таван зохиулжсэн өмнө зохиулж байгаагүй. Одоо хэрвээ зохиулах юм бол анх удаа хизээч мартагдахгүй юм биш үү те. За амжилт хүсье. 1 минутын хугацаанд даалгавраа биелүүлснээр баг маань 5 оноо авах боломжтой. 2 1 цаг явлаа. Зөөл урагшаа наашаа цаашаа яв. Баруун талаараа чигээрээ яв. Одоогүй байна. Чигээр. Сая түрүүлээд яага босоод зооч байгаа босч байгаа. Ямар байна тог? За харах нь оноогоо авч чадсан. Шууд эхлэн гутаа алдаа гаргасан. Дараагийн 5 дахь багийг тайснаа орж байна. Сингүүн маань хаалтаа зөөх ёстой. Сарнагийн хувьд бол тогтоо сандал дээр суугаад чиглүүлж өгөх ёстой байгаа. Сингүүний хувьд алиалагч гэж байгаа тийм. Хэд хичээлтэй алиалагч? 2008 онд циркийн сургуульд ороод 2013 онд төгссөн байгаа. Тэгээд одоо мэрэгжлийн циркийн жүжигчин болоод алиалагч мэрэгчлэр циркийн сургуульд яваа та. Тийм. Хаа. Одоо хөгжим мужийн коллежийн дэргэдэх циркийн тэнхим гэж байдаг байхгүй юу? Циркийн сургууль гэж Монгол ганцхан байдаг. Тэрийг 2013 онд амжилттай төгссөн байгаа. Одоо надаас гадна 90 хүн байгаа баг. 90 ол зөндөө байгаа тийм. За тэгээ амжилт хүсье 1 минутын хугацаанд энэ хүү даалгаврыг биелүүлснээр багтаа 5 оноо авах боломжтой. Одоо оноогүй байгаа тийм. За амжилт хүсье. За. 1 минутын хугацаанд цаг явлаа. За чигээрээ. Зүүн тийшээ. Хөлөөр зүүн хөлөөр. За наашаа тэг хөлөө наашаа. Хөлөө өргөд. За хажууд. За тонгоогоо даа. Доош наача. За цаашаа. Биш. За наа. Тэр урагшаа хөлөөр зүүн цаашаа. За наа тэр. Буруу чиглүүлсэн тохиолдолд ороос нь тог очин санаа. За цаашаа орой. Бэж. За чигэр. За цингүүний хувьд нэг аягийг гараас гаргачлаа. За тэгэхээр харамсалтай энэ даалгаврыг бол уг нь
өмнөх оролцогчд бас нэлээд олон оролцогчд биелүүлж чадчихсан. Залуус маань бас харанхууд бас тэр болгоно бэлтгэл хийдэг болохоор бас мэдрэмж жоохон бага баг шүү те. Уг нь хараад юм бол ямар ч хүн хийхэд боломжтой. Тог ямар вэ? Сарна. Гайг юм ээ. Тэрнээс ч айгаал босцоогоод байсан шүү дээ те. Дэнсний бөмбөг олохгүй хамгийн сүүлийн оролцогч болох Аня, Луя хоёр тогтоо сандал дээр. Луя бол тогтоо сандал дээр сууж байгаа тий. Чиглүүлж өгөх хэрэгтэй байгаа. За Анягийн хувьд бол орон нуграач. Тий. Тэр би нэг сонин санал тавих гээд байна л да. Оролцогч маань дандаа ингээ хүлээрээ ингэж мэдэрч явдаг байхгүй юу? Энэ удаад танд хаалт өгөхгүйгээр та гар дээр явж чадах уу? Чадах уу? Чадна. Хэдэн минут явж чадах вэ? Тэр хот явж чадах юу? Энэс энэ хүртэл явчихна. Явчихна. Аха. За хамгийн гол нь энэ дотор байгаа бөмбөгийг аваад тэр аяганд та шийх хэрэгтэй тийм. За. Тэгэхээр доороос Луягийн доороос тог очихгүй ч гэж магадгүй. Гэтэ ер нь бол очихгүй ч гэсэн нэг тог авч үзмээр ингээд сонирхоод байгаа л да. Оо за. Төгсгөлд нэг аягыг ундгаачихгүй хийчээд тийм яач хэрэгтэй. За амжилт хүсье. За цаг явлаа. За бөмбөгөө авахтаа унгааж болохгүй. Амдуугаа хийчих юм те. За. Оо. Аалт шиг яваад байгаа. За нэг хоёр гараараа явсан чинь. За. За баяр хүргэе. Хог авч үзье гэсэн болохоор бас тийм ямар тог Сэрэгчид яа. хүссэн юм хүзүүгээр татлаа штэ сайн. Хаваг нийт гэж чинь. Сэрэгч нэ. Ямар үзүүлбэр луя? Агарын гимнастик. Агарын гимнастик уу? Одоохондоо тэгвэл ямар нэг тог мохтой арчдаг үзүүлбэр байхгүй ер нь циркт. тогтой арчдаг үзүүлбэр байхгүй л дээ. Бид нар хөгжилдөө тогон зул зохиолтой. 5 оноо авч чадлаа багтаа. Тэгэхээр өмнөх 2 оноон дээрээ нийлээд 7 оноотой болж ирлээ. За сүүлийн үе болох амны хайрцаг унших үе дээр бүгдээрээ уулзцгаая. Амны хайрцаг унших үе. Залуу уран бүтээлч Инх Заяа, Гамболд хоёр сууж байгаа. Гамболд багшийн хувьд бол чихвч зүүлсэн байгаа. Чихвчд маш чанга хөгжим явж байгаа учраас бидний яриаг сонсохгүй. Инх Заяад өгсөн 10 үгийг 1 минут 30 секундын хугацаанд тааж чадсанаар багтаа 10 оноо аваад тоггүйгээр босох боломжтой байгаа. За ингээд амжилт хүсье. Одоогийн байдлаар оноогүй явж байгаа тий. Цаг явлаа. 1 минут 30 секунд. Эхэлж байгаа уу? Оо за. Арууд. Сонгин. Сонгин. Элэг. Эрэм. Эдэм. Элэг. Ис. Элэг. Титэм. Салон. Хөшөө. Хөрг. Хөөс. Хөлдүү. Хөөрхөн. Хөөс. Биш. Солонгос. Аха. Салон. Органик. Цаг явж байгаа. Органик. Дараагийн үг нэ юм. Чүмэг. Төмөс. Төмөр. Цаг. Чүмэг. Хөшөө. Ичээсэн. Ой явдив. За эхний баг болох Инх Заяа Гамболдын баг 6 оног авсан байна. Өмнө бол оноогүй байсан дараагийн баг болох Алтан гадас үсэг жаргал гарч ирсэн байна. Үсэг жаргал маань таалгаж Алтан гадас маань таах хэрэгтэй байгаа. Амжилт хүсье. 1 минут 30 секундын хугацаанд энэхүү даалгаврыг биелүүлснээр бас ялагч болоход ойртох болно. 2 1 цаг явлаа. Нүүрс. Түүх. Биш ээ. Нүүрс. Төмөс. Нүүрс. Түх. Нүүрс. Юу?
Нүүрс. Түл төмс. Нүүр. Түүх. Нүүр. Үгүй шүү. Нүүр. Гараар дурс. Нүүрс. Цүх. Нүүрс. Цүх. Нүүрс. Нүүрс. Төрөвч. Нүүрс. Нүүрс. Дараагийн үг. Нүүрс. Бууц. Борцог. Бумбог. Бууц. Бумбог. Боринхи. Бууц. Бурхан. Бууц. Бууц. Юу дараагийн сонгож байгаа. Борин бум. Пижэл. Арус. Пижэл. Цэцэг. Пижэл. Чимэг. Пижэл. Пижэл. За. Шуухай. 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 Шувуу. Хай. Шувуу. Шуухай. Шуухай. Шувуухай. Окей. Камертон. 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 Америка. Камертон. 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 Окей. Хамбургцаа. Хамбургцаа. Окей. Шүлс. Шүхэр. Шүлс. Шүтэн. Шүлс. За 3 дахь баг маань гарч ирсэн байна. За өмнөх баг бол 3 оноо авсан байгаа. Уянх маань Тааж, Хатанбаатар найруулагч таалах хэрэгтэй байгаа тий. 10 үгийг 1 минут 30 секундын хугацаанд таалах хэрэгтэй. Одоогийн байдлаар 7 оноотой явж байгаа. 2 1 цаг явлаа. Морин хоор. Морин хоор. Оо, анаконда. 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 Асан. Анаконда. 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 Анаконд. Алтан. Усан онгоц. Усан онгоц. Усан онгоц. Утас. Усан онгоц. Усан онгоц. Алгасий. Кино. Кино. Шоо. Кино. Кино. Шорт. Кино. Кино. Шорт. Ай, хулгайч. Хулгайч. Улаан. Хулгайч. Хулгайч. Язгууртан. Алтан утас. Язгууртан. Язгууртан. Хүнээсээ яа. Солонго. 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 Төмөр. Солонго. 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 Тал. Солонго. Солонго. Шарлог. Солонго. 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 Хоймрын анх удаа Янз гоё байна. За 3 дахь баг маань 10 оноо авах ёстойгоос ганцхан оноог авсан байна. Дараагийн баг болох Аз заяа лодон шарв нарын баг гарч ирсэн байна. Аз заяагийн хувьд таалгаж лодон шарв маань таах ёстой байгаа. Лодон шарвын чихвчэнд маш чанга хөгжим явж байгаа учраас сонсох боломжгүй амны хайрцгийг л зөвхөн унших ёстой. Амжилт хүсье. 2 1 цаг явлаа. Нус. Нус. Суудал. Нус. Нус. Суудал. Нус. Үнс. Нус. О. Нус. Индүү. Нус. 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 Сүйтэй. Нус. Сүйдэл. Жигнур. Жигнур. Суудал. Жигнур. 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 Суута. Жигнур. Тэ. Жигнур. Сэлэнг. Жигнур. Бос. Бөөс. Бос. Is. Бөөси. Бос. Бөөхи. Бос. Мөхи. Бос. Мөрхи. Бос. Бөрхи. Flash. Flash. Флаш. Банк. Банк. Загас чин. Загас. Сандал. Загас. Цай. Загас чин.
Загасчин. Загасчин. Яа, загасчин. Сандал. За, загас. Самар. Загас. Сагсан бөмбөг. Загасчин. Мус. Мус. Бөөд. Мус. Мус. Мохи. Мочи. Мус. Is. Мус. Мочик. Мус. Мөх. Мус. Өмнөх баг маань 10 оноос 3 хоног авсан байгаа. Дараагийн баг болох Сарнай цэнгүүн нар гарч ирсэн. Сарнаа маань таалгаж цэнгүүн таах хэвээр амжилт хүсье. Солонго. Шоргооц. Солонго. Шонох. Солонго. Шоргоод. Солонго. Жорлон. Төмөр зам. Төмөр зам. Тахя. Тахя. Тахиа. Хэрэм. Хэрэм. Хажим. Хэрэм. Хэрэм. Синс. Синс. Машин. 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 Чихэвч. Живх. Чихэвч. Живдэг. Чихэвч. Живүүр. Чихэвч. Яма. Чихэвч. Чихэвч. Хоошор. Хоошор. Чонгора. Хоошор. 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 Арслан. Алцгар. Арслан. Амсгаа. Арслан. Албашуу. Арслан. Аз. Адаалагч. Арслан. Алцгар. Арслан. Арслан. Гитар. 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 Арслан. Алцгар. Арслан. Анда юу? Арслан. Арслан. Аусг муу юм уу? Мон. Ир. Ал. Алцгар. Ис. Арслан. Иш. Арслан. Мал. Солонго. Жорлон. Солонго. Бодоч. Солонго. Доошо. Солонго. Цоглоо. За хамгийн сүүлийн оролцогчд маань буудан дээрээ суусан байна тогтоо буудан дээрээ. Өмнөх баг маань маш амжилттайгаар 8 оног авснаар Хадгагийн багтай энэ тэнцэж ирсэн байгаа. За танах багаас одоо бүх юм шалтгаална тий. Ямар ч гэсэн нэг доот нэг 2 3 үг таалгач байх гэж найдаж байна. За ингээд амжилт хүсье. 2 1 цаг явлаа. Туулай. Туулай. Бэти. Бит. Бэти. Бэжо. Бэти. Бэх. Бэти. Бэжо. Бэти. Машин. Хулгайч. Хулгайч. Техник. Техник. Мэдээлэл. Машин. Мэдээлэл. Мэдээлэл. Бэжо. Мэдээлэл. За. Уралдаан. Хулгай. Хулгайч. Хулгайч. Уралдаан. Хулгай. Хуурамч. Дараагийн. Уралдаан. Хулган. Уралдаан. Индонез. Индонез. Чихо. Гол. Гол. Шивээс. Шивээс. Мэдээлэл. Бэлтгэл. Мэдээлэл. Мэдээлэл. Машин. Мэдээлэл. Онооны илт давуутаагаар хамгийн сүүлийн үе дээрээс 4 оноо авч өмнө бол 7 оноотой байсан баг маань ийхүү ялагчаар тодорч байна. Луя Ани хоёрыг урамшуулж за модны хоёрын зам дагуу байрлах энэхүү караокед люкс караокед нэгэн өдөр сайхан хамт олноороо дуулж хуурдарай гэдэг энэхүү эрхийн бичгийг олгож байна. Good Day гэдэг хотелийн 7 давхурт байрлаж байгаа караоке байгаа. За мөн Golden Gym Fitness клубын зүгээс улирал бүр гаргадаг энэхүү сэтгүүлийг маш олон төрлийн зөвлөгөөнөөс багтсан сэтгүүлийг хоёр оролцогчтой гардуулъя.
За баярлалаа. Хөгжөөн цэнгээ чакаг нэвтрүүлгийн өнөөдрийн дугаар үгээр өндөрлөж байна. Ирэх 7 хоногт эргээд уулзцгаая. Түр баяртай үзэгчтэй. Баярлалаа.